Жишээ нь бид хоёр маш их ингэж Анаа энэ хэрэг хийн. Одоо энэ хад энэ цэцгийг одоо жишээ нэг таглаад скотчтай тавьсан байхгүй би. За сайн мэцхан уу? Эсөө байна. Төшөө байна. Бид хоёр мууртай. Харийг нь гөмөө гэдэг, цагааныг нь локи гэдэг. Манай том, манай баг. Тий. Тэгээ гүмүү одоо битэртэй 4 жил болж. Надтай 4 жил, битэртэй 3 жил болсон. Тий. Локи болохоор 22 оны 4 сар. тийм тэгэхээр 2 жил болж. Гүмэт болохоор би 4 жилийн өмнө годамжинд дугуй унш таарж агаад явж агаад яг нөгөө годамжинд эзэнгүү нөгөө зулцог хахт нь олж исэн. Манай энэ нэг стрик гэдэг таахгүй. Тийм тэгэж л таарч исэн. Тэгэл муурын дуртай яг тийм зулцог тааруул би шууд авандаа гэж боддог байсан. Тэгээ аваад тэрнээс шүү хамт амьдэрч юм да. Тийм аттай савар гөмөө. Тэгээд надтай танилцахаас өмнө төвшөө гөмөө хоёр хамт амьдэрдэг байсан. Тийм хамт амьдэрдэг байсан. Тийм. Тэгээд би болохоор ингээд нөгөө анх мууранд тийм нэг амар дуртай бол биш. Гэхдээ дургүй бол биш. Одоо ингээд хүмүүс шиг айгаал одоо үзий ядаад гэх юм уу. Тийм юм ерөөсөй байхгүй. Гэхдээ ингээд амар дуртай байдаггүй тийм төрлийн хүмүүс. Тэгээд анх төвшөдөө танилцаад хамт амьдэрдэг болоход ийм хар муурдаага түрээд ирсэн. Яагаад Тэгээд ягаад чи нэг юугүй жоохон айцтай. Тэгээд нэг тийм ингээд зөв тэрч чадахгүй дандаа хазуулж мазуулна. Тэгээд ингээд зөв ийлж чадахгүй ингээд уруулчихна амар хэцүү. Тэгээд тэрнээс нэг хэсэг айгаад байдаг гэсэн. Тэгээд одоо бол бүр ингээд мууранд амар хайртай бүр ингээд хүмүүс ингээд нэг тийм муурнаас айдаг гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд аяанда ингээд тасчдээ юм байлээ. Би өөрийгөө ингээд харахаар. одоо гүмүү баг надаас л 9 тайртай хөө. Амар очиж шивтэд ч наваа тоод. Одоо төвшөө гүлгэн муужгаа гэдэг комик зурдаг байхгүй юу? Тэгэнгүүт одоо манай харын нэрийг гүлгэн муужгаа гэдэг. Тэгээд товчлоод би тэгэд гүмүү гэж дууддаг байхгүй юу? Тэгээд нөгөө хүмүүс болохоор муурандаа зориулаад комик хийсэн юм байна гэж бодоод байдیں۔ Тэгээд Яг өндөө болохоор комик хийчихэд тий. комикийн төр гарсан өн муур олсон байхгүй юу? Тэгээд тэрийг би нэрээ мууртай комик хийд юм биш муур олчоод яг гүлгэн муур гэж нэрлэхгүй юм л гээд нэрийг өгчээсэн. Тэгээд локитэй яаж тарлаа? Локитэй болохоор тэгэд муур ингээд нөгөө ганцаараа байхаар жоохон юу ах гаддаг. Ганцаардаа байдаг. Яалтчгүй илт. Тэгээд нэг юм одоо хоош нэг тийм амар хөдөлгөөнтэй өвчтэй амтан биш болохоор цаанаасаа ингээд гэртэл байдаг учраас ингээд тийм ганцаардах шинж тэмдэг нэлээ илэрсэн те. Тэгээд ингээд хаяа ингээд өглөө гараал орой ирэнгүүт ингээд яалтчгүй л ганцаардаад байгаа нь мэдрэгдээдсэн болохоор за хантай болгоё. Дахиад нэг мууртай болъё гээд энэ цагаан нөхрийг үрчилж авч исэн юм аа. Тэгээд энэ хоёулаа яг ийм жоохон байсан те. Бүр яг ингээд ийм алган дээр хөвтчтэй багтдаг ийм жоохон хөрх хоёр байсан. Тэгээд бас ингээд яг локиг үрчилсэн шалтгаануудын нэг болохоор бид хоёр нөгөө нэг юу How to Train Your Dragon гэдэг ийм хар цагаан юутай лотой нэг хөвгөлтэй байдаг да. Тэрэнд бид хоёр амар дуртай. Тэгээд манай хар бүр яг тэрний харнахгүй юу. Тэгэл за яг ижлийг нь олох хэрэгтэй байна гэж бодоод энэ цагаан ч гэсэн яг тэр үед үрчлэг тэгэхэд бэлэн байж таарад Царилэг. тий. Тэ маа энэ чи эмхтэй биш эрхтэй. Хүмүүс эмхтэй гэж зүдтэй. Манай хоёр ч хоёулаа эрхтэй. Хоёулаа төмсөггүй. Эсвэл локи Marvel-ийн локи дуртай байхгүй. Тэгээ битээ нэр шигсэн шүү дээ. Тийш нэр бид хоёр бүр будаанд битээ локи нэрийг өгөхгүй нэр шигсэн. Тэгээд ялцгүй эсвэл локи дуртай, эсвэл локи гээд бичсэн, бич локи гээд бичсэн. Тэгэл локи л гарч ирэхгүй. Гүмүү нэг цонхоор усарч ирсэн. Тий. Тэгээд бас олдохгүй тэгээ машин дор байсан бэл. Тэгээд тэрний дараа гимтэд нэг жоох сөрөмөр тулсан. Тэр үед л сандарч ирсэн. Гэхдээ нэг энэ хоёр нэг хальт байхгүй юм байдаг шүү дээ. Амар хоосон байдаг те гэр. Тий. Гэр нэг л хоосон байд. Энэ хоёр байхгүй хаар. Харин тий одоо ингээд гэр гэдэг чинь ингээд нэг тийм одоо энд байгаа дөрвантай объект биш байгаа байхгүй. Гэр гэдэг нь одоо бид хоёр тэгээ манай хоёр муур бид дөрөв хаана байна тэр байгаа газар гэр болж хувирдаг гэх юм уу.
Тэгээ ингээд хаяа ингээд үлдээгээ дэшээ аяллаар явна. Эсвэл ингээд байхгүй хонох шаардлагууд ганц нэг гарна. Тэр үед ингээд амар сандаг бүр амар сонио. Тэг ингээд найзуудтай ярахаар шоолоод байт. Ямар ч их хүүхдээ санаж байгаа шүү дээ. Юундаа санд ингээд ч юм уу тэг шоолоод байт. Тэг яалчууд амар хоосон мэдрэмж өгдөг. Тэгээд энэ хоёр нэг нь аврагдаад нэг нь хүчлэгдээд ирснээс хойш маш их эерэг өөрчлөлт. Бид хоёрт бодлоод энэ гэрт амар өөрчлөлтсөн дээ. Тийм тэгээд гэх мэтчтэн тэгээд уус амар хантай байдаг шүү дээ. Тэгээ манай энэ хоёр ч амар тийм яриасаг гэхгүй. Гүмүү ер нь амар ярьдаг гэсэн. Тэгээ одоо нэг 4 мөрөг хүрснээс хойш арай бага ярьдаг болчиход байгаа. Хаяа нэг юм асуувал хариул. Локи бол бүр ингээд яриад үргээд мяулаа л тэгэл за одоо ингээ тэгэл нэг юм ингээд ширээ мэрэн дээр үсрээ даашаа боохтой хүртэл гэх. Тийм нэг жоохон оройтой ирчихвэл одоо яг ингээд жоохон хүншүүлээд ярих юм бол ямар оройтой хайжаад ирж байгаа хоол хаана ин л гэж байгаа юм шиг бүр ингээд баян гэрээстэй. Тэг ингээд маш сонирхолтой. Мөртэй оснаас хойш ингээд яагаад ч юм зүгээр ингээд unconsciously санаатай болон санаа нүгээр маш их мууртай мавдаг болцсон байсан. Тэгээд одоо жишээ нь энэ аяг ингээд нэг юм муурны саруу энэ ч бэлгэнд ирсэн. Энэ ингээд төвшөөгийн аяг байна. Гөлхөн мужгаа эзэн гэсэн найзууд нь өгсөн. Тэгээ ингээд нэг юм албах сэрээ аяг маягтай холбоотой бүгдээрээ ингээд харахаар ингээд мууралцсан байдаг цаа. Тэгээ энд одоо жишээ нэг юм савхнууд байна. Тэгснэ ингээд савх тавьдаг юу нэ байна. Энд гэхдээ жоохон хойлог юм уу? Гих мэдчихдээ тэгэл ер нь ингээд энэ тэнд аяллаар явсан ч гэсэн нэг юм жижигэн сүнээр мөнээр авахтаа хүртэл нэг юм мууртай холбоотой юмнууд сонгодог болсон мэлээ. Тэгэхээр энэ одоо муурт хийж байгааг л үр дагаврах та. За энэ бол манай хоёрын хамгийн дуртай үүр нь. Тэгээ амар хөөрхөн бид хоёр нэг хуучин гэртээ нүүхээс өмнө бид хоёрлоо нэг хүн бичээд та хоёр ингээ гэрээ хадаар гараад ирж болох уу гэд. Тэгээ гараад утсан чи энэ үүрийг ингээ барьцсан. Өөрөө муужаан. Тэгээ амар хөөрхөн юм хийдэг гэд. Тэгээ энэ үүрийг бэлгэлжсэн. Тэгээ санаанд өөр юм хөөрхөн өөртөө олсон байдаг манай хоёр. Тэгээ эндээ амар дуртай. Энийг нь майцсаар агаад бүр ингээ ийм амар болгоцсон. Тэгсэн ирнэ л эндээ амар дуртай. Бид хоёр яг анх удаа гүмөг удаа хугацаагаар үлдээд хөдөө явсан байхгүй нэг 7 хоног болсон билүү. Тэгсэн чинь манай аав үлдээж байгаа шүү дээ. Манай аав залхаад за та хоёрын мууран дээр ир бэлхоо байла. Амнаас нь цагаан юм сахараад байна. Одоо эвлэг явуулах чинь. Тэгээд бид хоёр бүр шууд хамаг ажиллаа. Болоод шууд буцаад хүрээд ирсэн чинь манай муур маргааш нь буцаад зүгээр болсон. Тэгээд эмчэд үзүүлсэн чинь эзний сансан байна. Анхарсан байна. Битгэрсэн байна. Тэгээ одоо ч гэсэн ингээд нэг ганц 2 хоног ингээд хүн дээр үлдээгээл нэг олон биштэй хаяа тэгээ зундаа ганц ч юм уу. Тэгээ үлдээгээд ирэнгүүт ингээд амар турцсан ингээд яс мас хавирга нь харагдаад. 2 хоног моног ийш шиваа тэр өгөөдлээг алгагуут алтлахын ташааны ясдаг ас. Тэгээд маргаашаас нь яг тэр өдрөөсөө идэл буцаа зүгээр болчихсон. Маргааш шөндөө зүгээр болчихсон. А Локи бол амар шин. Локид битээр хамаагүй юм шиг л. Санд юм шиг байна. Битээр сандгүй юм шиг л. Локид бүр таргалцсан гэж тээ. Нохоо шиг хэцүү баг. Тэгээд гэр мэр буулгацсан тэгээд тэдрэж яах тээ. Тэгээд бид дөрөв ингээ хамтдаа хийдэг юм одоо юунуудтай хийдэг одоо зүйлстэй болцсон байна тий. Бид дөрөв ингээ зурагт үзсэн. Тэгээд тэр үзэж байгаа юм амар инээдтэй тийм амтны сууг мөг шоу нисэж байгаа шоуг үзэн. Тэрийг энэ хоёр үзээд байгаа байхгүй юу. Тэгээд бид хоёр тэрийг ингээ хамт үзээд энэ хоёр одоо юу үздэг юм бэ? Локбер амар үздэг тий. Тийм ингээ шоу муу одоо шавж вэвчтэй тиймэрхүү нэвтрүүлгүүд амар их үзэн. Яг нөгөө сэтгэлийн хөөрлөөр шийдвэрээ битээ гаргараад ичл. Одоо нэг жоохон цулцаа болонгуутлаа ингээд эндээ тусалчи аварчи гээд эсвэл гэрийнхнээ ятгаач юм уурцаа яг одоо нөгөө зөндөө одон одоо юм бодох хэрэгтэй шүү дээ. Харшилтай байна уу үгүй юу? Тэрийг шалгуулах хэрэгтэй. За тэгээд бас хөөрхөн санхүү явна шүү дээ. Хоол эсмэс гээл. Тэнгүүт л бас нөгөө нэл хүүхдтэй нүгээд тэгээ яг амар хурдан шийдээд амар хурдан бас муураа буцаагаад ингээд ахуу гэд асуудаг хүмүүсийг зөндөө харжсэн. Тэгэхээр амар сайн бодож иж муурч ер нь ингээд гэр бүлийн гишүүн болцоо болохоор насан туршдаа ханд байна л гэж бодож бол үхтэл. Тийм бид хоёр ингээд юм физикли одоо бие махбод болоод сэтгэл санааны хувьд
ингээд энэ гэрт маш эерэг өөрчлөлтүүдийг авчирсан зүйлс бол яалтчгүй манай хоёр мууртайгаа байхад татчихвал. Хоёр мууртайгаа хорвоогдуулахад хосгүй сайхан да. За тэгээд хоёр мууртайгаа бид дөрвийн хамтдаа жаргалтай байдаг гэрээр маань зурчсанд баярлалаа. Баярлалаа. Univision-тэй хамтдаа жаргалтай.